Ууранд ер нь насны ангиллал гэдэг юм уу, хүйсийн ангиллал гэж ер нь бас байдаг юм болов уу? Одоо ууралснараа хүний биед бас ямар ер нь сөрөг нөлөөнүүд гэдэг юм уу, эсвэл одоо нэг уурлахаар мэдээж хүний зүрхтэйсэн, даралт ихсэн, тайван бос олно. Нэг ууртай хүн нэг уурлахаар эргэн тойрны 10 хүн 50 бос батлаа алддаг гэл ингээл бас нэг тийм бичсэн зүйл яваад идэг. Тэгэхээр ер нь бас энэ тал дээр яг энэ дээр хит хитэн талаас нь тайлбарлана л да. Нэгдүгээр яг эргэн тойрондоо нөлөөлдөг гэдэг дээр бидний нэг суралцах процесс маань орчноосоо сурч идэг учраас орчин хэрвээ таагүй байх юм бол тухайн хүн зөрөөд таагүй авир гаргана гэдэг нөхцлөөрөө уур эргэн тойрондоо таагүй уурын цолыг бүрдгүүлдэг гэдэг талаас хэлэгддэг байгаа. Нөгөө талаас яг уур гэдэг маань яг нас хүүс өөр үүдэх чинь те шашин шүтлэг ёстой хамаагүй тухайн хүнээс хамаарч л гарч ирнэ. Тэгэхээр тухайн хүн хэр түргэн уурладаг вэ эсвэл түргэн уурладаг гэхээсээ илүү сэтгэл хөдлөлөө хэр түргэн гаргадаг вэ гэдгээс хамаарал түргэн уурладаг харьцангуй тайван байдаг гэдэг зүйлсүүд яригдахаас бусад нөхцөл бол өөр зүйлээр тий бол нэг ялгагдах зүйл байхгүй. Дээрээс нь бидний хувьд нэг юм байдаг. Уурыг бид тодорхой хэмжээнд дотроо барьж чаддаг. Тэгээд тэр хичнээн уурыг барьсан ч гэсэн бидэрт нэг босго гэж байдаг л да. Уурыг ингээд барих хэмжээний босго. Тэр босгыг давчгал юм бол бид уураа барьж чадахгүй гадаг шагаа ууралж чад байдаг нөхцөл байдаг. Тэгэхээр хувь хүний уурын босго нь тухайн хүний боловсрал, мэдлэг, мэдээлэл, айл эсвэл таньж мэдсэн зүйлсүүд гэдэг ч юм те. Тэр олон зүйлстэй голцоо хамаатай байдаг. Хүүхдийн хувьд одоо юу гэдгийг уурлах нь магадгүй нөө таньж мэдхтэй холбоотойгоор харьцангуй бага байх гэдэг тийм. Хүүхдээс одоо юу гэдгийг чихрийн булаахад л уурлах нь шүү дээ. Тэгээд чиний шүд өвднө гэж мянга хэлсэн ч тухайд маань ойлгохгүй уурлна, уйлна. Бидний хувьд бол ямар нэгэн зүйлийг авчаад араас нь тайлбар хэлэх юм бол ойлгоо тайвширдаг байх гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр таньж мэдхтэй гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсүүдтэй холбоотой үүсэж явдаг байгаа. Тэрнээс уур гэдэг зүйл маань гаднаас ирээл зүгээр л би ууртай хүн гаргаад байдаг гэсэн зүйл биш. Ямар нэгэн байдлаар тухайн зүйлийг таниад мэдчих юм бол бидний уурлах үгүй буюу таньж мэднэ гэдэг маань энэ зүйл маань бидэнд дайсагнсан үйлдэл байна уу те надад сөрөг үйлдэл байна уу гэдгээс хамаарат шийдвэр гаргаад байна гэсэн. Тэгэхээр надад сөрөг нөлөө үзүүлэх үйлдэлүүд байгаад их юм бол миний шийдвэр дандаа сөрөг гарна гэсэн үг шүү дээ өөрийгөө хамгаалах байдлаар. Тэр нь үгүй миний тусын тулд гэдэг ч юм эсвэл ийм байх зарчмын ёс зүйн гэдэг ч юм те олон шалтгаануудаас боломжгүй гэж үзэх юм бол уураа тухайн хүн уурлах шаардлагагүй байна гэдэг ч юм уу те барьж болдог байх нь. Тэгэхээр уураа хэрхэн барих вэ гэдэг нөхцлүүд маань үүнтэй холбоотойгоор тайлбарлагдаад явдаг байгаа бас. Тэгэхээр эсрэг талын хүн бас хэн байхаас шалтгаалж уурын босго гэдэг зүйл маань авахгүй юу гэдэг бас их нөлөө байх гэж бодож байна л да. Тэгдэг. Ээж үү аав уу найз уу эсвэл нөгөө дүү юу гэдэг юм уу тийм бас тийм нөхцөл байна. Яг ижлэхэн уурлуулсан байхад нөгөө нөхцөл маань юу билээ гэдэг. Энэ маань юутай холбоотой үүсэж байгаа нөхөр нөгөө нэг дайсагналтай гэдэг ч юм уу нөгөө нэг одоо би дайсагнал гэдэг аягүй сүртэй томоор яриад байна л да. Энэ маань өөрөө надад нөгөө нэг аюултай байна уу гэдэгтэй холбоотой л үүсдэг. Хэрвээ одоо юу гэдгийг манай аав ээж надад уурлуулах ч юм уу те бага байхад бохимдуулахаар гэдэг ч юм те миний ойлгохгүй зүйлийг ярих юм бол би гişнээ бохимдчихсэн ч аав ээж рүү ч юм уу багш руу уурлахгүй нэ л та. Харин өстөнө үеийнгийн өхөр хэмжилтэй нөхдүүд гэдэг ч юм уу те яг тиймэрхүү байдлаар намайг уурлуулах юм бол зөрөөд ямар нэгэн байдлаар хариу ураад үзүүлэх нь л да те маргадаг ч юм уу аль эсвэл бидний багч юм бол одоо нэг ноцрох зөрүүлдэг ч юм уу те тийм байдаг байх нь. Тэгэхээр би тэр нөхцөлийг одоо юу гэдгийг аюултай нөхцөлийг дийлэхгүй юу гэдгээс хамаарат уураа барьдаг байх нь. Хэрвээ дийлэхгүй бол уураа барьж л таардаг. Дийлэх боломж гарсан тэр үед л бид гаргадаг байх юм л дээ. Нэг ийм жишээ шүү зүгээр үү? Зүгээр. Тэ. Нэг ийм байдаг яг хөө надад баг тохиолдсон би нөгөө хүмүүст уурын менежментийг тайлбарлахдаа энэ жишээг аяг их автдаг. 10 жил сурж байхад би нэг удаа яг өглөө босох цагаас оройтчихгүй хичээлд явах цагаас тий. Тэгэл тэнд эхлээд өөртөө бухимдаад эхэлнэ. Тэгээ өөртөө уураа гаргаж чадахгүй юм чинь за тэгэл бүх юм дандаа хойшлогдол дандаа замын турш бухимдаж явна гэсэн. Тэгэл одоо юу гэдгийг автобусанд сууж байгаа хүмүүсүүд гэдэг ч юм уу намайг мөрлөөл хөл дээр гიშгэлгээд намайг уурлуулж зөндөө гарч байгаа юм л да. Хичээлээсээ хоцроод англиэ тэглээгээд
зөндөө зүйл гараад багш хүртэл зэмлж яхад надад уур маш их хурж исэн ч тэрийг бүгдийг даваадсан. Учир нь би аль нь ч уурлах боломжгүй учраас. Баясараад яг миний хажуудлын хүүхэд миний гарыг хөдөлгөх төдий тухайн хүүхэдтэй одоо нэлийн өндөр маргаан өсгөж ирсэн. Тэ зодтолтойх хэмжээнд. Яг хөндлөнгөөс харахад бол зүгээр өглөө хичээлдээ хоцорж орж ирэнгүүтэл хүүхдээ зодтолж байгаа буюу айгүй сахилах хүүхд болоо хувирч байгаа юм л да. Айгүй хүмүүжэлгүй юм уу те. Дотоод ертөнцид юу болж ийм гэхээр би ингээд өглөө босгоос эхлээд айгүй их бохимдож байгаа тэр моментод л уураа гаргаж идэг. Тэгэхээр нөгөө нэг энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр миний уурын босго маань гарах боломжгүй байсан учраас өсөж явсаар агаад гарах боломжтой газар би бүх уураа гаргацсан гэсэн үг. Тэгээ энэ маань өөрөө уур маань тухайн зүйлд бид нэр ингэж бодоод байдаг. Хүн намайг дөнгөж сая уурлуулгууд би тэрнийх нь хариу барьж ингэж ойлгоод байдаг бүх хүн. Гэтэл өмнө нь би нэг уураа барьж явсаар гад хадгалчихсан зүйл байгаа шүү дээ. Тэр хадгалсан зүйлийг хүн дахиад уурлуулахад тэрнтэй хамт гаргадаг байх нь л дээ. Бүгдийг. Тэгэхээр хариуд нь нөгөө хүн хэр хэмжээнд уурлуулж байгааг мэдж байгаа учраас хариуд нь ингэж хэлдэг. Энүүх нийтүүлээ юм сүртэй гэдэг. Тэгэхээр энэ маань өөрөө тухайн хүн хэр хэмжээнд уурлуулснаа л мэдж байгаа. Тэрнээс нь давсан хэмжээний уур уцаараа гаргана гэдэг нь өмнө нь хадгалагдчихсан уур уцаараа гаргаад байна гэсэн. Тэгэхээр юу гэдгийг тухайн хэр хэмжээнээс маш илүү ихээр уурлаад байдаг. Ерөнхийдөө хүмүүс аюу хурдан бохимддаг ч юм уу те. Аль эсвэл бохимдол нь тайлагдахгүй яваа л гэдэг хүмүүсүүд байдаг. Үндсэн шалтгаан арилгахгүйгээр. Тэгэхээр тэр бохимдол нь бий байгаа бол гаднаас ямар нэгэн нөлөө орж ирэхэд тэр бохимдолтойгоо хамт гаргаад байдаг буюу хэвийн хэмжээнээс илүү их уурлаад байдаг гэдээ хүмүүс та түрүү асуусан шүү дээ. Ингээд бүр хэвийн хэмжээс илүү уурлаад байвал яах вэ гэдэг нь өмнө нь уурыг хадгалчихсан гэдэг ч юм уу те. Гаргах боломжгүй те. Бохимдлаа гарах боломжгүй хадгалсан байж байгаа. Гарах боломжтой үед л бид ингээд гадагш нцаад байдаг ерөнхийдөө. Тэгэхээр хэвийн хэмжээнээс илүү уурлаад байдаг. Бид нар яг хэвийн хэмжээ гэдгийг хэмжихэд хэцүү ч гэсэн хүн хэний альва хүний хэмжээнд мэддэг шүү дээ. Ямар хэмжээгээр уурлааснаа ер нь гадарладаг байхгүй юу? Дотоод одоо юу гэдэг чинь те мэдрэмжээрээ гадарладаг. Гэтэл тэрнээс нь илүү уурлаад байдаг. Тэгэхээр тэр хүн дотоод ямар нэгэн бохимдолтой яваад байсан гэдэг тайлбар гарч ирдэг л дээ энэ дэр. Тэгэхээр ойр ойрхон тэгж амар их уурлаад байвал бас ямар одоо ингээл эсвэл үндсэн шалтгаан нь банк бодоод яваад идэг хүн гэсэн үг юм уу? Эсвэл нөгөө бусдаас болж уурсан уурьа ойр хүндээ нэг гаргадаг бас хүмүүс байдаг шин. Байдаг. Тэр маань тийм бусдаас шалтгаалж уурсан уур ойр хүндээ гаргана гэдэг нь бусад хүнд гарах гэхээр тэр маань өөрөө харьцангуй нэг надад илүү аюултай болж хувирах гэдэг юм л да. Би танихгүй хүнтэй муудалцах юм бол одоо тэр хинч байх юм бэлээ. Магадгүй хүмүүс нөгөө танихгүй хүнтэй муудалцаас их зэрэгдэн шүү дээ. Тийм учраас зүгээр байгалийн одоо нөхцлөөр нэрх юм бол танихгүй дайсантай тулалдана гэдэг чинь нэлээд аюултай үзэгдэл байхгүй юу? Тийм учраас тийшээ айл болох уурлахгүй байхыг ч юм уу бие барихыг хичээдэг боловч ойр дотны гэр бүлийн хүмүүс одоо юу гэдэг би их нэртэй уурлаа гэхэд нэг удаа уурлахад манай ихтэй намайг хаяад явахгүй тодорхой шүү дээ. Тийм учраас юу гэдэг ойр дотны хүндээ тэр бохимдлаа гаргачих гэдэг. Учир нь би таньдаг учраас учир надад аюултай нөхцөл нь харьцангуй бага учраас гэдэг ч юм уу те. Иймэрхүү энийг хүн ухамсараар бодож хийдэг юм л да. Зүгээр энд байдаг өгөгдлөөр гэдэг ч юм те. Тэр нөхцлөөрөө хийчдэг. Тийм учраас юу гэдгийг ойр тойрныхондоо илүү уураа гаргаад идэг шалтгаан нь бидэнд нэг дараа нь аюулгүй гэдэг нөхцлөөр боддог учраас иймэрхүү байдлаар гаргаж идэг гэсэн. Уул нь бол эсрэг талаараа илүү аюултай юм шүү. Олон удаагийн давтамжтай ч гэдэм уурынаас болж хүнээсээ шалтгаалж ямар нэгэн нөхцөл байдлаар үгээрч байдаг юм уу, биеэрч байдаг юм уу ингээд гомдох нөхцөл байдлууд зөндөл үүсдэг. Одоо гэр бүлийн хүчирхийлж гэдэг юм уу тий? Яа, гэр бүлийн хүчирхийл яг ийм шалтгаанаар үүсдэг. Тэгэхээр ингээд бодохоор ер нь бол бүр их одоо нөгөө хурц байдал үүсэх нь илүү биш үү? Тий, энэ нэг олон давтамжтай байвал гэсэн. Уур уцаар гэдэг чинь сэтгэл хөдлөл гэдэг чинь яг тухайн хүчит гардаг зүйл байхгүй. Тухайн хүчит өөрт байгаа хүчтэй буюу стрессийг биеэс гадагшлуулж байгаа хэлбэр байхгүй. Тэгэхээр тухайн хүчит тухайн уурыг шийдэх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нөхцөлд аль нь аюултай аль нь аюулгүй вэ гэдгийг тооцоолох нь тухайн нөхцөл. Хүний одоо юу гэдэг чинь сая бол хоёулаа ярьж байгаа нь илүү аюултай юм биш үү? Энд чинь харин эсрэгээр сөрөг юм биш үү гэдэг бүх хүн мэддэг. Учир нь бид нар одоо юу гэдэг чинь те логикоор төсөөлөд энэ ч удаан хугацаанд хамт амьдрна гэдэг ч юм уу те. Энэ зүйлээ бодоход альсвал миний өөрийн гэр бүл гэдэг талаа бодоход бол логикоор бодсон ч энэ үнийг гомдож болохгүй миний тал байх хамгийн сайн хүн гэдгийг мэддэг боловч
яг тухайн моментод те хүний яг ухамсар тухайн ажиллах биш, хүний үйл ухамсарлага буюу хүний төрлөх зүүн совин гэдэг зүйлтэй төрлөх характер гэх юм уу, амьтналыг шинжиж гэж ярих юм уу, тэр байдал маань гарч ирнэ гэсэн үг. Ер нь сэтгэл хөдлөлөөр аливаа зүйл гарч ил байгаа бол тэр нөхцөл ухаан бараг гардаггүй гэж ойлгочих болно. Хит их баярлсан хүн, хит их ууралсан хүн, хит их гомдсон, тунсан, одоо гутарсан гэдэг ч юм те хүмүүсүүд зөв шийдвэр гаргах магадлал маш бага байдаг. Эднээс нь бүгдээр сэтгэл хөдлөлөд байгаа даа. Тэгэхээр бид сэтгэл хөдлөл илэрсэн үед л хүн ухамсартайгаар шийдвэр гаргах чадвар төдий чинь буурч идэг гэсэн. Тэгэхээр энэ маань бидний логикоор бодоод гаргаад байгаа шийдвэр ерөөсөө биш ээ гэдээ ойлгочих болно. Тийм учраас бидний тухайн ууралж явах мөчөд за юу гэдэг ууралчаа дараа нь за би арай хэтрүүлсэн байлээ шүү. Уучлаарай. Уучлал байдаг шүү дээ. Тэр маань өөрөө дараа нь тайвнаар эрүүлэр бодоод үзэхээр өөрийгөө буруу зүйл хийснээ ойлгоод байна гэсэн үг байхгүй юу? Яг тухайн ууралж байгаа мөчөд бол тухайн хүн тэрийг сэтгэж чадахгүй чадна. Гэхдээ сэтгэл хөдлөл өндөртэй байгаа учраас одоохондоо тийм чадамж гарахгүй гэсэн үг байна. Тэгэхээр уур бухимдал, стресс, сэтгэл зүй, сэтгцийн онцлог, за тэгэл хувь хүний онцлог гэх мэтчлэн айгүй уур гэдэг бол цаана айгүй том зүйлүүдийг хамарж өөртөө би агуулад байна л та. Тэгэхээр уур ихтэй яваад ах юм бол ер нь бас ямархуу өөрчлөлтүүд ордог юм бол уур ихтэй байна гэдэг маань мэдээж бол одоо тухайн орчны нөхцөл одоо сая хоёлоо зөндөө ярьлаа шүү дээ тий. Юунаас ч болж үүсч болно. Тэгэхээр нөгөө уураа хүн зохицуулах гэдэг юм уу, барих гэдэг юм уу. За энэхүү одоо нөгөө босгоны наан цаана гарахыг бас ер нь хувь хүнээс өөрөөс шийтгэл байх л да тий. Гэхдээ бас яавал одоо нөгөө нэг түргэн уралдаг гэдэг юм уу. Энэхүү байдлыг за эсвэл нөгөө нэг ингээл бухимдах гээд байгаа энэхүү байдлыг магадгүй хоёулынгийн мэдээллийг сонсоод би нэрийн ингэчүүл бас нэг арай өөр болох магадлалтай юм шүү. Би чи нэрээ жоохон түргэн уралцаад идэг хүн шүү тий. Тийм болохоор нөгөө өөртөө авах арга хэмжээнд зүйл байдаг. Түрүүнийг асууж исэн тэр асуултаа уялдуулаад тайлбарчулах зүгээр юм байна. Хүн баян уурлаад идэх хүмүүсүүд гэж ярьсан шүү дээ. Яагаад баян уурлаад идэм болоо? Эсвэл яагаад тийм ихээр уурлаад идэм болоо гэдэг тий. Тэр маань тухайн хүн цаана ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай байна гэсэн үг л дээ. Тэрэн дээр одоо юу гэдгийг одоо миний машин нэвтэрчээд тэгээд машингүүгээр ажилдаа тодорхой хугацаанд явна гэдэг маань хийвийн одоо дандаа хийж идэг дадлаасаа өөр дадал учраас надад төвөгтэй санагдтал л дээ. Тэрэн дээр ингээд баян бухимдал төрж ин гэсэн. Тэгэхдээ тэр машин засагдтал одоо юу гэдэг чинь шийдэгдэхгүй асуудал учраас тэр болтол миний бухимдал явсаар байна гэсэн үг байхгүй. Гаднаас ямар нэгэн байдлаар намайг бухимдуулахад түүнийг хамтд нь гаргахад бэлэн явж байна гэсэн. Айл эсвэл одоо юу гэдгийг бидний нийгэм зөндөл бол асуудлууд үүсэж байгаа. Одоо ажил үйлдэл гэдэг ч юм уу те энэ юутай нийгмийн байдалтай холбоотой ихэнх хүмүүсүүдийн ажлын байр тодор их бага хэмжээгээр хоригдоод ажиллах боломжгүй болж байна те. Тэр тухайн хүн өөрөө шийдэж чадахгүй шүү дээ. Төрөөс шийдэж байгаа учраас одоо юу гэдэг чинь тэр асуудал шийдэгдтэл тухайн хүн бол бохимдох нь байна л да. Ер нь бол тийм. Тэгэхээр иймэрхүү шалтгаанаар өөрөө шийдэж чадхаас эхлээ шийдэж чадахгүй хүртэлх ийм асуудлуудаас хамаарат тухайн хүн дотор ингээд бохимдолтой яваад байдаг байна. Тэгээд ямар нэгэн байдлаар гаднаас намайг бохимдуулах зүйл орж ирэх юм бол түүнтэй хамт бүгдийг гаргаж явуулчихна гэсэн. Тэгэхээр хэвийн хэмжээс илүү уурлаад байна гэдэг зарчим. Яг үүнээс наваад үзэх юм бол тухайн хүн цаана амьдралын хэмнэлийн хувьд гэдэг ч юм те сэтгэл зүйн хувьд ямар нэгэн шийдэгдээгүй асуудал ард нь яваад байгаа учраас бохимдуулах асуудал яваад байгаа учраас тэр хүн айгүй хурдан юм айл эсвэл хэвийн хэмжээс илүү бохимддаг гэдэг нөхцөл маань энэ дээр яриад явчихна. За тэгэнгүүт одоо энэ дээр уурын менежмент буюу уурын зохицуулалт гэдэг зүйл яриад байна тийм. Тэгэхээр яагаад уур үүсдэг юм бэ гэдгээс хамаарат үүсэх шалтгааны л алга болох юм бол уур уцаар маань өөр үүсэхгүй нэ л та. Тийм. Тэгэхээр сая ярьжсэнчлэн шийдэгдээгүй асуудлууд байх үед л уур хөр явчихдаг. Тэгэхээр энэ манай Монгол үг гэдэг шүү дээ. Ухаан хөрөхгүй газар уур хөрнэ гэж. Тэгэхээр тухайн хүн асуудлыг шийдэж чадахгүй ч юм уу тайвнаар бодоод ер нь бол ухаан муутай хүн гэж бол байхгүй. Зүгээр тухайн нөхцөл ухаанаа ашиглах хүсэлгүй гэхүү ашиглах боломжгүй гэхүү тийм л нөхцөл байдаг учраас асуудлыг шийдэж чаддаггүй байгаад байдаг. Ямар ч хүн жоохон тайвнаар сууж агаад тухайн зүйлсүүдийг төр орхиж жагаад
таймнаар энгийнээр бодоод үзэх юм бол ямар ч асуудыг шийдэж чаддаг байгаа. Гэтэл яг өнөөдрийн нийгмийн зохицуулалтаасаа болоод гэдэг ч юм уу үйл ажиллагаасаа болоод бид нар чинь тийм цагнд баригдсан яаруу наашаа цаашаа гэдэг давчин үедээ тайван суух гэдэг ч юм уу тайван бодоод суух гэдэг нөхцөл бол хүмүүст бараг байдаг болж тараад байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бид нар зүгээр бүх зүйлийг хуваарьтайгаар хийж явсаар хагаад өөрт гаргах цаг байхгүй. Тийм учраас аливаа зүйлийг эргэцүүлэх цаг байдаггүй. Тэгэхээр асуудлаа шийдэж чадахгүй өнгөрөөл гэсэн үг шүү дээ. Жижигхэн байсан ч хамаагүй өнгөрөөл. Эдүүс чинь 20 дахь цаг аюул том асуудлуудад төвөрчдөг. Бид тэр үедээ өнөөдөр би одоо гэртээ очиод аав нь ядарч байна, завгүй байна гэд хүүхдээ за өнөөдөр цаг гаргасангүй. За маргаас цаг гарсан өнөөдөр чухал байлаа. Нөгөөдөр цаг гаргасангүй гэд те өнөөдөр чухал ажилтай байлаа гэд. Ингээл миний хувьд бол өнөөдөр өрөөл өнгөрөөд байна. Гэтэл одоо өөр хий нэг нэвд ингээд асар их цаг өнгөрцөн байдаг байхгүй юу? Одоо харилцаагүй болсон гэдэг ч юм уу те. Яг үүнтэй ижилхэн иймэрхүү байдлуудаас хамаарат бид ингээ өдөр болгоны хуваарьд шагцаар агаад өөртөө болон гэр бүлдээ ойр тойрондоо ерөн товчхонд бол өөрийнх нь дотоод ертөнцийн гаргах цагаа ерөнхийдөө байхгүй болгосноор би гэдэг нөхцөл маань алдагдаад эхлэхээр хүн өөрийгөө хамгаалах гэсэн байдлаар л байнгын уур бухимдал гэдэг ч юм уу тэр зүйл хараа янда үүсэж яваад байдаг нөхцөл байгаад байдаг. Тэгэхээр ажил мэргэжил ямар нэгэн зүйлээс хамаарч уур болвол одоо хүнд бол нөлөөлөхгүй байх нь насгүй за тэгээ шашин шүлэг хамаарч бол уур бол нөлөөлдөггүй байх нь байна. Тэгэхээр бүх хүнд бол уур мэдээж байгаа. Хурдан удаа нь босгоны наануу цаануу гэдгийг л ер нь ерөөсөө шийдэж байгаа л. Ер нь л тийм. Маш энгийнээр тайлбарлах л тийм байх нь шүү дээ тийм. Тийм. Тэгэхээр уур гэдэг зүйл нэгдүгээр тухайн зүйлийг тайвнаар бодчих юм бол шийдэгдэн гэж хэлээд байна шүү дээ. Нөгөө тэгвэр нэг юм байгаа. Энэ маань өөрөө сэтгэл хөдлөлөөр биеэс гарч байгаа стресс учраас, хүчтэй учраас бүр таг хорчиж болохгүй юм л да. Сэтгэл хөдлөл гэдэг маань бидний яг бие доо физиологи хэрэгцээтэй ижилхэнэлтэй өдөр тутам хэрэглэж идэг зүйл. Физиологи хэрэгцээ гэдэг маань зүгээр тухайн амьд организмыг амьд байлгахын тулд өдөр тутам хэрэглэж идэг хэрэгцээнүүдийг л нийтдээ физиологи хэрэгцээ гэж байгаа. Тэгэхээр бид нар өдөр тутам хэрэглэдэг хэрэгцээ бол идэж уух гэдэг ч юм уу тийм шимтгийл авах, унтаж амрах гэдэг ч юм уу хөдөлгөөн хийх, мэдээлэл авах гэдэг аюул бол хэрэгцээнүүд байгаа. Яг үүнтэй ижилхэн бид нар гаднаас стрессээр буюу мэдээлэл авах хэрэгцээгээ хангаж байгаа түүнийг эргүүлээд гаргах буюу тэр хэрэгцээ давхар явагдаж явах хэрэгтэй байдаг. Үүний нэг хэлбэр нь сэтгэл хөдлөлөөр тэр стрессүүд маань гадагшилж яадаг учраас сэтгэл хөдлөлийг гаргах заавал шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлүүдийг хорж болохгүй гаргах ёстой. Гол нь бид нар гаргахтаа ингээд хоримтлуулж хагаад нэг бүү гаргачаар тэр маань өөр асуудал үүсгэж байдаг. Тэ баярлахын хүлээж хагаад огцон баярлагаар тэр үедээ одоо юу гэдэг чинь шийдвэр гаргах чадвар ер нь бол байхгүй болчдөг ч юм уу те хит баярлсандаа айсвал хит их гомдсондоо хит их түнсэндээ бид нар дандаа зөрүүтэй шийдвэр гаргах чаддаг. Яг үүнтэй ижилхэн уурын хүртэл хит их барайл өнөөдөр энд бухимдсан зүйлээ барайл энд бухимдгаа барайл энэ ч нь бол сайн болж байгаа л да те уурлахгүй сайн. Гэхдээ ингээд энчээ бариад барьсаар гад маш их бүгнээр суураа нэг бол орой гэртээ нэг бол найз нөхөдтэй нэг бол магадгүй аав ээжтэй гаргацдаг. Өнөр нь. Тэгэхээр энэ маань сүрэг үзэгдэл болоод байгаа. Тэгэхээр хүмүүсүүдийн дунд нэг ийм буруу ойлголт. Ерөөсөө уураа гаргаж болохгүй. Уураа барих л ёстой гэдэг нэг ойлголт байгаа. Харин эсрэгээр уурыг гаргаж явах ёстой гэдэг. Тэгэхээр тухайн хүчит нь одоо юу гэдэг та надад тааламж үйлдэл хийчлээ гэж бодоход надад энэ үйлдэл чинь таалагдахгүй байна гэж зүгээр хилчихэд энэ чинь гарч байгаа зүйл байхгүй юу гэнэ. Гэтэл энийг бариад эндээс тааламж үйлдэлийг бариад ингээл яваадах юм бол энэ маань аюу том уурлаад эхэлж байна л те. Тэрийг октийн хамаардаг хүнд оёвчод гаргацдаг байхгүй. Тэгэхээр энэ маань аюу том сөргөнөл болоод байдаг. Тэгэхээр уурын менежментийн хамгийн ихний нөхцөл нь юу гэж яддаг вэ гэхээр тухайн нөхцөлдөө тухайн сэтгэл хөдлөлд тодорхой хэмжээгээр илэрхийлж байдаг юм. Надад таалагдахгүй зүйл болсон бол энэ надад таалагдахгүй байна. Надад одоо боломжгүй зүйл болсон бол би боломжгүй байна. Айлсвал би амжихгүй байна гэдэг ч юм уу. Тухайн нөхцөлдөө тухайн асуудлаа шийдэх. Тэгэхгүй өнөөдөр одоо юу гэдэг чинь би энэ одоо манай багш юм байгаа. Айлсвал энэ маань миний сайн найз юм байгаа гэдэг ч юм уу те. Би энд худлаа ярьж болохгүй. Айлсвал заавал туслах ёстой гэдэг байдлаар худлаа болдог ч гэдэг. Тэгээ нөгөөдхөө гүйцэтгүүлэхээ тэгээд араасаа бохомдоод гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлсүүд энэ бол зүгээр амьдрал тохиолдог асар энгийн зүйл мөртлөө эднүсийн чинь хоримтлал нь нийлэхээр аюул том уур болж ирээд байдаг. Бохомдол болж ирээд байдаг. Тэгэхээр бохом өөрчлөлт тааламжгүй санагдсан
ч юм уу таата санагдсан ч гэж болно тий. Тухайн сэтгэл хөдлөлийг тухайн мөчт нь тодорхой хэмжээгээр гаргаж идэх юм бол танд ийм их хэмжээний хоримтлал үүсэхгүй, ийм их хэмжээний хоримтлал үүсэхгүй бол ингэж хэмжээгээр уурлах шаардлага болно гэсэн үг. Маш их ууралж байгаа хүний үүдээс эсрэг талын хүн ер нь ямар байвал бас зөв шийдэл болж хувирд юм бол үйлдэл хийхгүй байх юм. Тэгсэр ингээс үгээрээ идээд идэх хүмүүс гэдэл ярьдаг шүү дээ. Тэр чинь бүр нөгөө ингээ нөгөө хүний бүр ингээ маажаад малтаад ингээ идэв. Тэр маань зүгээр зүйлээ төрчөөл яг өвтөх юм байна тийм аль зүйлийг уур хурж нэг төрөө нэг дайсханж байгаа учраас өөрийгөө хамгаалах зорилттой явж байгаа сэтгэл зүйн механизм байгаа шүү дээ. Үйл ажиллагаа гэсэн өөрийгөө хамгаалах. Тэгэхээр өөрийгөө хамгаалж байна гэдэг чинь одоо зүгээр дайн тулаанаар бодох юм бол бамбаага өргөцсөн байна гэсэн үг шүү дээ. Өөрийгөө хамгаал. Бамбаага өргөцсөн хүн урд юу болж байгааг ерөөсөй харахгүй над руу хизээ дайралт ирэх вэ гэдгийг хүлээн гэсэн үг. Тэгэхээр ууралж байгаа хүн бол яг л тийм байдаг. Цаана юу болж байгаа, тэр хүний сэтгэл хөдлөл ямар байгаа, ер нь юуны тухай авч хэлж байгаа, юугаар хамаахгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах зорилттой өхөмтөл яваад байдаг гэсэн үг. Ингээ тийм үг хэл байна уу, үүдэл байна уу бүгдээрээ. Тэгэхээр тэр үед нь нөгөө хүн нь өөдөөс нь хүчтэй дайрахгүй ч гэсэн үг хэлээр өдөөд байна гэдэг чинь ингээд бамбараа хүчтэй зогсохгүй ч гэсэн энд эндээс нь зүгээр хатаад явжлаад байна гэсэн үг байхгүй. Тэгэх тусам улам л илүү хамгаалж таарна тийм. Улам илүү хамгаална гэдэг маань улам л илүү нөгөө хүн чинь бухимдаж уурлана гэсэн үг. Тэрний хооронд өөдөөс нь ямар ч үйлдэл хийхгүй өөрт нь аюулгүй байдлыг мэдрүүлэх тусам нөгөө хүн чинь айжмтай хаалтаа буулгах нь шүү дээ. Сэтгэл зүйн хаалт буюу нөгөө бамбаага буулгах нь л дээ. Тэгэх юм бол ойлголцож болно. Нэгэнт нөгөө хүн ууралдсан буюу сэтгэл зүйн хаалт үүсгэсэн байгаа үед бол наанаас нь юу ч тайлбарлаад яг үндэ ямар ч нэмэр байхгүй. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол тэр хүний тайвширтал хүлээх буюу дугаа байх хэрэгтэй. Ер нь бол ямар ч үйлдэл хийхгүй дугаа. Ямар ч үйлдэл хийсэн нөгөө хүн маань дайсгаас үйлдэл гэж хүлээж авах. Бүр ямар ч үйлдэл хийсэн тайлбарлах гэж оролцсон, зурчлах гэж оролцсон ч бүгдийг дайсган үйлдэл гэж хүлээж аваад байдаг. Тийм учраас ямар ч үйлдэл хийх шаардлагагүй. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд ерөнхийдөө нуур бухимдлаас болж одоо ирж хандаж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчд хэрэг гэдэг юм бол Монгол хүний сэтгэл зүйн онцлог арай нэг жоохон өөр байдаг гэж ярьдаг. Энэ яг үнэн байдаг юм болоо одоо нөгөө цус ихтэй, уур ихтэй, амгалан гэл ингээл яриад идэх штеп. Тэгэхээр бусад орнуудтай ингээ бас мэдээж та нар инженерийн харьцуулсан судалгаа статистик тоож байдаг юм уу тий. Та мэдээж нөгөө улс үндэстэн шашин за тэгэл нөгөө өөр одоо Европын ч гэх юм уу Азийнхаа бусад хүмүүстээс нь тийм харьцуулсан зүйлүүдийг бол хийж л байдаг байлгүй дээ. Тэгэхээр монголчуудын яг уур бухимдал дээрх онцлог нь бусад дэлхий дээр байгаа улсуудтай харьцуулахад хэрхэн өөр байдаг юм бол цэцэгтэй гэж хэлээд байгаа маань монголчуудад яг юу илүү байгаад юм гэсэн үг юм. Өөр илүү байгаад байгаа юм эсвэл маш хурдан сэтгэдэг хүмүүс гэсэн юм. Тий, энэ дээр юм байна. За сэтгэл эрүүл мэндийн үндэсний төвдөр зөвхөн ууртай холбоотойгоор ирнэ гэсэн ойлголт хайцангуй баг. Тий. Яг хөө мэдээж ямар нэгэн сэтгэл зүйн өөрчлөлтөөс хамаарат тархины өвчин, гэмтэл тий ямар нэгэн шалтгаанаас болоод уурын зүгээр хэв хэмжээс ихссэн хүмүүсүүд бол байна. Тий. Зан авирын хувьд бол өөрчлөгдсөн нөхцлүүд байна. Тэгэхээр тэр нь уур нь бие даасан биш ямар нэгэн өөрчлөлтийн шинж тэмдэг болж илэрдэг нөхцлүүд бол байгаа. Тэгэхээр энэ маань өөр аюул олон төрлийн өвчлөл болж байна гэсэн үг шүү дээ. Монгол хүний зан төрхийн онцлог гэдэг дээр бол энэ их сонирхолтой сэтгэлтэй ер нь бол уг нь би нэлээд хайж үз яг албан ёсны хийсэн судалгаа гэдэг ч юм уу тийм зүйл бол байдаггүй юм байна. Би одоо сүүлийн 2-3 жил хайж үзлээ. Яг үндэ олоогүй. Яг хөө зүгээр хүмүүсүүдийн гаргасан таамаг өгүүлэл ч юм уу таамаг тийм санаанууд бол зөндөө байгаад байдаг. Түүнийгээ дагсан аль эсвэл түүхэн дээр үндэслэлсэн гэдэг ч юм уу тийм ийм байдаг гэдэгтэй холбоотой харьцуулсан тийм өгүүлэл маягийн зүйлсүүд бол байгаад байдаг. Нийтлэл зүйлсүүд. Ер нь хүн яаж хэрхэн сэтгэн боддог вэ гэдэг нэг нөхцөл байгаад байдаг. Тэгэхээр хүний сэтгэлгээ хаанаас үүсдэг вэ гэхээр хүний сэтгэлгээ орчноос үүсдэг. Нутаг нутгийн соёл өөр гэдэг шиг тийм. Орчноос үүсдэг учраас нутаг нутгийн хүмүүсүүд өөр жоохон өөр сэтгэж байдаг. Яг үүнтэй ижилхэн Монголын нутаг дэвсгэрийг аваад үзэх юм бол харьцангуй давтагдшгүй болж хувираад байдаг л дээ. Ижил дэлхийн мөнхөдгийн ижил бүслүүртэй орнуудыг бодвол манайх ч урд нүрэ хятадын өндөр уулуудаар халахлагдсан байдаг учраас далайн уур амьсгалаас шууд халахлагдчихдаг. Тэгэхээр их газрын хуваарь арлын орн болж хувирдаг.
Тэгэхээр маш нэг хахиршилт өндөртэй байгаад байдаг. Манайд одоо юу гэдгийг нэмэх 5 градусын дулаан нь одоо зарим нөхцөлд дулаан гэж үзэж хахад тэр хахиршилт гэдэг маань одоо илүү сатгилж явах үед гэдэг ч юм уу те нөгөө илүү хүйтэн санагддаг шүү дээ. Адилхан дулаанд хийж яг түүнтэй ижилхэн манайх хахиршилт өндөртэй бүс нутаг гэж яваад байдаг. Гэдгээс хамаарат манай уур амьсгал манай өөрөө докторгүй болоод өрчдөг л да өөрөө. Тэгэхээр ийм докторгүй уур амьсгалтай өндөрлөг одоо юу гэдгийг хуурай шилтэй одоо их газрын хүмүүсүүд маань түүндээ таарсан үйл ажиллагаа шарын шилтэй болж таарна гэсэн. Тэгэхээр манайх 4 үлэртэй шиг тиймэрхүү түргэн солигддог характертай гэвэл зүгээр логикоор бодоод үзэхэд бол тийм гэж хараад байна. Нөгөө тэгвэр түрүүн хэлсэн бид нар нэг тариад түүнийг хүлээгээд ингээ урах завраагаад бусад усуучаа амьдрах боломжгүй нөхцлөөр ингээд яваад ирсэн шүү дээ эртнээсээ. Яг түүнтэй ижилхэн яг байгальтай ижилхэн ховсож өөрчлөгдөх хэрэгтэй. Бидний нөгөө мал малтай аж ахуй маань өөрөө яг л байгальтай ижилхэн ховсаад явдаг, өөрчлөгдөд. Яг түүнтэй ижилхэн сэтгэлгээ маань бас айгүй түргэн ховсдог байх хэрэгтэй байдаг. Тэгжиж энэ орчин тасан зохицно. Тийм учраас нөгөө бидэрт янз янзын өгнөд байдаг шүү дээ. Монголчууд бол нэг юмхнаар юм хийчдэг гэдэг ч юм те. Асуудлыг айгүй хурдан шийдчихдэг. Өөрөөсөө очивол гяс очоод сурчдаг гэдэг ч юм те. Зөвл байгаад айгүй тийм хурдан хөдөлгөөнтэй сэтгэлгээ, маневртэй сэтгэлгээтэй гэх юм уу. Ер нь бол тийм болж тараад байдаг. Учир нь бидний хүссэн ч хүссэн ч энэ бидний амьдраад байгаа нутаг дэвсгэр маань орчин маань бидний ухамсарыг тийм болгож хөгжүүлдэг байна. Тэгэхээр яг эндээс аваад үзэх юм бол манай Монголын нутаг дэвсгэр буюу оршиж байгаа газар нутаг маань бусад орны аль нэг орны уур амьсгалтай яг ижилхэн байна уу гэдэг асуултад ижилхэн болоо ирж байгаа байхгүй. Тэгэхээр тийм ижилхэн газар хэрвээ байхгүй гэж үзэх юм бол Монгол хүний зан гарагтай бусад улсуудынхаас ялгаатай гэдэг дүгнэлт гараад ирж байна л да. Тийм. Тэгэхээр бүр яг албан ёсны тэрүүгээрээ илүү уур уцаартай гэдэг ч юм түрүү ирсэн илүү цөс ихтэй гэдэг ч юм уу. Цөс ихтэй хүн төдий ч нэ уйхан байгаад байдаг түрүүн хэлсэнчлэн тийм. Тэгэхээр бид нэр стрессийг өөрөөсөө сэтгэл хөдлөлийг өөрөөсөө түргэн гаргадаг хүмүүсүүд маань бүх төрлийн сэтгэл хөдлөлийн ижилхэн гаргадаг болохоос зөвхөн уурыг гэдэг ч юм те зөвхөн баяр баясгалыг илүүгээр гаргадаг гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Сэтгэл хөдлөлөө түргэн илэрхийлдэг, сэтгэл хөдлөлөө харьцангуй бага илэрхийлдэг гэдэг ч юм. Тийм байдлаараа л ялгагдана гэсэн. Тэгэхээр монголчуудын хувьд бол сэтгэл хөдлөлөө харьцангуй түргэн илэрхийлдэг байх магадлалтай болоод өршиж байгаа. Зүгээр эндээс хараад үзэх юм бол те. Тэгэхээр мэдээж энийгээ дагсан уур уцаар ихтэй, омог ихтэй тий. Дээрээс нь амархан баярлдаг, амархан гомддог гэдэг ч юм уу тий. Иймэрхүү зүйлсүүд нь бүгдээрээ хамт давхцтай. Хүмүүс ууртай гэдгийг нь яагаад төрүүлж хараад байна? Зөсөгтэй гэдгийг нь яагаад төрүүлж хараад байна гэхээр өөрт нь төвхтэй, тухайн нөхцөлтэй төвхтэй, харьцагд илүү төвхтэй байгаа байдлаар аваад ууртай гэдэг болохоос биш байнга одоо нүүрний баясгалантай энержитэй хүнтэй бол харьцагд төвхтэй биш шүү дээ. Тэгэхээр энэ байнга энержитэй гэж тэр нь санаа зовхгүй л тодорхой. Тэгэхээр ууртай санаа зовоод байгаа шалтгаан нь юу гэхээр энэ нь харьцагт төвхтэй байдаг учраас л уур уцаар ихтэй, зөс ихтэй гэдэг ч юм омог ихтэй тий гэж яриад байдаг шалтгаан үүнтэй болоод байдаг. Тэгэхээр уур гэдэг зүйлийг барихгүй орчиндөө шууд ингээл за би угаасаа түргүү ууртай. Чи ингээл гаргаад идэг. Тэгтэл нөгөө яг уг үндэс нь тухайн үеийг уйлдахгүйгээр уур нь гараад идэг. Одоо нөгөө таны яг түрүүний хэлсэн тий. Тий. Хоримтлуулсан уур орчиндөө ингээ гаргаад идэг. Тухайн хүний биед яг одоо нөгөө стресс ихтэй байгаад ах юм бол нойргууд нь одоо тэгэл нөгөө янз бүрийн хоолн дээр ч үгүй юм уу. За тэгэл маадгүй ходоод өвдөгч байдаг юм уу тий. Ходоод сэтгэл санаа хоёр бол шууд холбоотой байдаг гэдэг. Тэгэхээр зүрхний хим алддах өвчнч байдаг юм уу. За эсвэл бүр хүн дээр ярих юм бол маш их стресстэй байгаад ингээ ууртай байгаад хүн бол шууд хавдартай болох магадлал суур тавигдчихийдэг гэж хэлжээ. Тэгэхээр ер нь бол энэхүү зүйлүүдийг бас өөртөө барьж явахгүй бол хүний биеийн эрхтэнд хэрхэн нөлөөлдөг юм. Хэд их уураа барих нь бас ингэ сөргөөр нөлөөлдөг. Яг адилхан сөргөөр нөлөөлнө. Хэд их уурлах нь бас ингэ сөргөөр нөлөөлнө. Саний нөхцөл дээр ярихад бол хэрвээ бид нар наамаг бохимдуулж байгаа гэдэг ч юм уу тийм уурлуулж байгаа шийдэгдэг асуудал яваад байна гэсэн үг шүү дээ. Энэ чигээрээ яваад байх юм бол энэ уур чинь байнга л гараад байна гэсэн үг. Байнга л гараад байна гэдэг чинь одоо зүгээр
эд үлгийн зүйлээр ярих юм бол аюул хурдан маргал хийлэгдэлд орж ийнэ гэсэн үг байхгүй товчхондоо тий. Түүн яг тэрүүнтэй ижилхэн бидний организм аюул хурдан ядарч солидаа цуцаад байдаг гэсэн үг. Тэр маань өөрөө төрөний хийлдэг зүгээр бусад өөр төрлийн өвчлөлийн зүгээр суурин ч юм уу тий болох хандлагатай. Нөгөө тэгвэр уурыг гаргаж болохгүйгээд бас биедээ бариад ах нь тэр маань гадагшаал гарахгүй болохоос биш бидний аддитив тогтолцоо буюу ургал мэдрэлийн тогтолцоо гэдэг бидэнд удирдагддаггүй те хоол тэжээлийг боловсруулдаг зүрх цохилуулдаг гэдэг ч юм уу бид тэр яг ухамсараар удирдах түүхтэй тэр тогтолцоог маань илүү их ачааллаад байдаг гэсэн үг. Тэгэхээр нөө зүрх дэлсэгтэй амьсгал давхцах гэдэг ч юм уу гар хөл өөр ирэхгүй ингээ булчин зангирах гэдэг ч юм уу те иймэрхүү байдлууд гараад ирдэг. Тэгэхээр энэ маань өөрөө биеийг 50 бус байдал байгаа учраас илүү хурдан цуцааж ядраад байдаг. Түүнийгээ дагсан шалтгаангүй ядрах гэдэг асуудал гараад ирдэг. Шалтгаангүйгээр ядарснаар бүтээмжгүй болох оюун санаа төвлөрөхгүй байх гэдэг ч юм ингээд нэг нөхцөлдүүлээд явчихдаг байна л те. Тэгэхээр уурын менежмент дээр бид түрүү хэлжсэн нэг ухаан хүрхгүй газар уур хүрдэг гэдэг шиг тухайн асуудлыг хэрвээ шийдэж чадахгүй бол бухимдал яваална гэсэн. Хүүхд төр хүртэл харахад ингийн мэд ч тийм тоглохоо нэг зүйлийг хийх гэд хийж чадахгүй уурлаа шийдэж дэжлэн тийм. Тэгэхээр тухайн асуудлыг шийдэж чадахгүй бол бухимдал үүсээд байдаг учраас асуудлаа шийдэх тал руугаар өөрийгөө тийм дадал үйлдэлийн байдал руу шилжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Уурын менежмент төр чи одоо уураа байр та одоо бити уурлаарэ гэж хүн болгоно тулгаж ярихаас илүүтэйгээр уураа барих дадал үйлдэлийн сургас нь илүү үр дүнтэй байдаг. Уураа барих дадал гэдэг дээр болохоор уурыг нөгөө түрүү хэлсэнчлэн огт барина гэж байхгүй гаргах явцтай харьцангуй одоо юу гэдэг чинь багасгаж гэдэг чинь нөгөө адаптер шиг тийм багасгаж гаргадаг ийм зарчим байгаа гэдэг. Энэ маань өөрөө тухайн асуудлыг шийдээд эхлэнгүүд уур маань багасаад эхэлдэг гэсэн үг байгаа. Тэгэхээр хамгийн энгийн дадал маань өөрөө юу гэдэг вэ гэхээр уурлахаас өмнө ядаж тухайн асуудлын талаар 3 секунд бодож байгаа. За би одоо тантай муудалцах гэж байна шүү дээ л да тийм тохиомдолд өрчлөө. Тэгэх юм бол ингээ 3 секунд би энэтэй бохин одоо муудалцснараа надад ямар үр дүнтэй вэ? Эсвэл дараа нь ямар асуудал үүсэх вэ гэдгийг зөв 3 секунд бодоод үз. Гэхдээ тухайн 3 секундэд хариулт гарахгүй ч гэж болно хамаагүй тэгээд үргэлжлүүлэх хамаагүй. Нөгөө гів гинт өнөөдөр би одоо 1 хоногийн дотор гигээр чинь гэдэг шиг гів гинт өнөөдөр асуудлаа шийдэх гэж оролдох нь айгүй тийм төвхтэй асуудал үүсгээд байдаг. Учраас зүгээр аажимдаа шийдэхин тулд зүгээр уурлахаас өмнө л 3 секунд боддог дадлыг өөртөө сонгож байгаа. Тэгэх юм бол энэ чинь насан туршдаа уурлахгүй ингэж байхгүй шүү дээ. Мэдээж ингээл яаж яж байгаа уурлахгүй гарна. Тэр болгондоо 3 секунд бодоод ах юм бол эхний үед бол шийдвэр гардаг ч явандаа тэр 3 секундын дотор тэр хэрүүлийг бүхлээр нь тооцоолоод төлөвлөөд ардгийн үр дүнгийн тооцоолоод ийм байгаа учраас шаардлагагүй мэн гэдэг шийдвэрийг гаргадаг болчдөг. Тэр 3 секунд явах хэрэгтэй. Тэгэхээр ийм дадлыг зөвхөн биедээ ингээд оролдоод ах нь тухайн асуудлыг аюу хурцтайгаар цар хүрээтэйгээр харах өнцгийг нь тэлээд өгч байгаа учраас хүмүүс уурлах шаардлагагүй байна гэдэг аяанда мэдээд эхэлнэ. Тэгээд эргээд бодоод үзээрэй. Ер нь бол танд уур хурцл байвал тухайн асуудлыг шийдэх шийдэл нь одоогоор байхгүй юм байна гэдэг тохиол болохоос биш тухайн асуудлыг хүчээр шийдэх гэсэн тийм одоо юу гэдэг чинь аргачлал бол огтоосоо биш юм аа. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань дуусчихсан байна. Тэгээд пүрэв гараг болгон сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс үзэгч та бүхэнд эмчнэр маань ирж болвол мэдээллийг хүргэж байгаа. За тэгэхээр яг энэхүү цаг тухайн нөхцөлдөө яригдж байгаа энэхүү одоо нэвтрүүлэг маань бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн пэйж хуудсан дээр бол нэг нэгээрээ тавигдж байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн бас ямар сэдвээр ярилцсан бол хэмээн ороод бас нэвтрүүлгээ бол тавтан үзэж болно. За өдөр болвол боломжит цаг нөхцөл төр бол манайх тэр 13 цагаас бас давтаж байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн бас бүр одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэй холбогдоод 24 цагийн айлч цагт 1800 2000 гэсэн дугаараар холбогдноо. Тэгэхээр эмчнэр маань бүгдээрээ жижүүрлээд одоо холбогдсон бүх хүнтэй бол ингээд зөвлөгөө өгдөг байгаа. 24 цагийн айлч цагт ямар ч утаснаас залгасан үзэгч та бол энгийн утасны тарифаар холбогдноо гэдгийг бас дандаа ингэж сануулan хэлдэг байгаа. Тэгэхээр бид нартай хамтран ажиллаж байгаа сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт эмч нартай болон баярмаа дарагтаас энэхүү одоо сарлын маань хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ цаашдаа бас орон удаан жил хамтран ажиллах байх, олон хүнд мэдээллийг хүргэх байхаа. Тэгээд нийт сэтгцэн эмч нартай бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр яхаа бас танай хамт олон ч гэсэн маш их баярлж байна.
бүгдд нь ажлын амжилт хүсье. Пүрэв гарагийг бидний даам төглөө хөгцөө үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн пүрэв гарагт мэдээж мөн бас сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс олвол эмч маань ирнэ. Тэгэхээр пүрэв гараг болгоныг үзэгч та бүхэн маань бити алгасаарай, бас танд хэрэгтэй мэдээллийг хүргэж байгаа хаа гэдэгт итгэлтэй байна. Үргэлжлүүлэн үйлчлэлээ хүлээн авч үзнэ. Өнөөдрийн ажилтай амжилт хүсье. Баяртай үзэгчтэй. Баярлалаа.